За, Монгол хурим хийв номер 1 төөгөө заяа гинэ. W, yes, me, good na. What the fuck? Is that AI or what? Ингээд тойроо салют маягийн утаа буудаад байгаа юм уу? Окей. Хөрвийн биш л өмнө өдөр хөрвийн шүү дээ үжсэн болов. Гэж эхлээд нийт 8 жил болсон байна. Тэгээд энэ хугацаанд 3 настай хайр гээд хөрх охинтой болсон. Тэгээд бид хоёр байнга ярьдаг гэсэн хоёулаа хөрмөө гоё хийнэ гэж. Тэгээд энэ жил яг заяагийн аавтай ярьж байгаад намрын хамгийн сайн өдрийг харж байгаа тэгээд 8 сарын 22-ны өдөр. Мань 21 амьдралдаа нэг л удаа хүний хөрөм дээр очиудсан л дээ. Тэгээд тэр хүний хөрөм дээр очиод тэгээд яг амьдралын хайр нь хийм бэ гэдэг би бол ухаарсан. Тийм амар те. Сони юм бэлээ. Хөрөм дээр очиж амар сонирхолтой очиж одоо сонирн байт юм бэлээ. Гинт ингээл хоёр хүн ингээд нөгөө юу гэдүүлээ дэлхий чиний эсрэг талд зогссон ч би шиний талдаа энэ төр гэдэг нэг амар сүртэй тангараа өргөдөн штэ. Тэрийг сонсоод амар сонир болт юм лээ. Би яг ийм тангарыг хинт өргөж өгөхүлээ. Яг ийм үгийг би одоо өөрөөсөө өөр хинт хэлэх үү. Тэгээ би бол ээжтэй хэлэхгүй, дүүдтэй хэлэхгүй, найзуудтай хэлэхгүй. Тэгэл хинт хэлэх үү гээл тэгэл толгойд нэг орж ирэл. Тэр хөрмөө ихэр болсон байгаа. Тэгээд ерөөсөө л Монгол өв соёлоо тээсэн гайхалтай Монгол хөрм хийя гэж. Тэгээд одоо байж болох бүхэл хүмүүстэй холбогдсон. Үндэсний дөөр бүж эрдмийн театрын ятгачин, морин хуурчин, хөгжимч. Хөрмийн зар тэд ээ. Сая хөрмийн зураг авдаг гайсан да. Би бай хөрмөн дээр зураг авалтны яваад бүр тоохойцсон. Хөрм ер нь хэдэн дүүрэг болтий. Ер нь хөрм чинь амар том зардал өстэй. Ирээдүйд үзэгтэй чинь дуудвал очихгүй штэ. Яг уу бүр үнэхээр л амар танил дотн болсон үзэгч байвал яг уу байж болох юм. Гэтэ мань одоо гадуур тэгээ мөнгө үгээ хүрээд ирээ зүгээр стори хийгээд өччих гэсэн ч мань очтгүй штэ. 25 сая тийм үү? Тэгвэл гайгүй юм биш штэ. Мань амар хүнтэй бродсон штэ. At least 400 million what the fuck? Jason J-ийн хөрмөнд явсан юм байна. 20-30-д хөрмө хийж чадхаа байсан шүү. Ер нь 100 сая юм уу теорик. Damn, that's crazy. Уртын дуучин бүхэл хүмүүсийг авчирсан. За тэгээ хөрмийнхаа дээлнээс эхлээл, хувцлалтнаас эхлээл, хийх газраас эхлээл бүх зүйлээ ерөөсөө Монгол байлгыг хичээсэн юм хөрм хийсэн байгаа. За бас олзуурхууштай зүйл нь юу вэ гэхээр заяа битээр хөрм. Гэтэ яг хөрм чинь бас амар тийм үнэтэй байх албагүй л дээ бас. Манайд ингээд амар юм. Одоо энэ ч сүртэй бол хөрм харж л байна л та. Тэнгүүд хөрмийг бол ихтэй хямдхан хийж болдог л хэл та. Тэ. Заавал яг шаардлагагүй шүү дээ. Хөрм чи яг үндэ тэгэл хайрцаг дотны хүмүүсээ дуудаал би биэндээ тангаргаа өргөөл тэгэл бит хоёр хөрм болж байгаа хөрмөө хийж байгаа шүү гэдэг тэгэл хүмүүс ер нь зарлаа. Тэгэл болоо штэ. Тэрнээс цаашаага юмнууд нь бол тэгэл нэмэлт зардал зүгээр л тэ сүрчин байдал өстэй. Минь бүр яг бэлдээд тавьсан юм шиг дэлхий дээр хамгийн том эсхий Монгол гэр яг баригдсан үйл ажиллагаа шинээр эхэлсэн. Ямар ч хөрмөнд нэмрээ. Манайх нөрмөө. Хөрмөр олоогүй. Арай олоогүй хаа. Байрны мөнгөөр хөрм хийгээд байна. Болцохоо гэж хэлээд байлээ. Гэтэ мэдгүй амьдралд ганц хийх юм гэж бодож бас жоохон боломжоор байж болох хэмжээгээр мөнгө зарцуулах нь зөв байх. хөрм аваагүй байсан. Мань хөрм минь жодгоо. Тэгээд бид хоёр тэр газрыг захиалж аваад тэгээ маш том гэр дотор хийсэн байгаа. Нийтдээ 36 хамтай Монгол гэр дотор хөрм хийсэн. That's crazy. Хоолой ирсэн. Би заяад бүжгэлж үзүүлсэн. Ээжтэй зориулж төгөлдөр урд тоглосон. Манай гихчнэр нийлж байгаад ирсэн бүх хүмүүсээ гоё яслал төгөлдөр бүх ясны хувцастайгаар угтаж авсан. Окей. За тэгээд өвөө эмээгээ гол хоймортой залаад гоё хөрм хийсэн байгаа. Бас нэг миний бодсон зүйл нь юу гэхээр магадгүй энэ влогийг үзээд нэг ч гэсэн залуу хос магадгүй хөрмөө ихээс жоохон цааргалаад хоошоо тавиад явж байгаа ирчүүд нөхрүүд байгаа бол энийг үзээд за би яг ихнэрээ яг ааваас нь очиж гуйгаад яг хөрм хийх ёстой байна. Яг нэр төртөөгөр гуйж авах ёстой байна гэж бодоосоо гэж би хүсэж байгаа. Дээрэс нь магадгүй нэг хос ч гэсэн нэг Европ хэм маягаар биш. Монгол хэм маягаар хөрмөө байвал айгүй гоё юм байна штэ гэж хоорондоо ярилцаасаа гэж би хүсэж байна. Магадгүй 10-20 жилийн дараа манай хүүхдүүд энэ влогийг үзээд манай аав ээж ийм өв соёлд хийж явсан, ийм амьдралын философитой хүмүүс байсан юм байна гэж ухрааж эргэж нэг хараасаа гэж хүсэж байгаа.
Окей. Тэгээд энэ 3 цуврал влогийг та бүхэнд бэлтлээ. Тэгээд тухлан сууж таалан сууя. Би хөрөм хийвэл влог хийх үү? Хийхгүй баха. За хийж болох юм. Гэхдээ паблик тавихгүй юм санагдчих байна. Яг тийм бол тэгээ манийх нь ингээл стрим бол паблик тэгэл байна. Стримээ хийгээгүй үедээ бусад найзуудтайгаа гадуур явж байгаа үедээ ч сториж хийхдэг. Тим төрлийн төлөлтэй. Hi guys, бид хоёр хөрмөө ихээр боллоо. Яг өнөөдөр бол 7 сарын 9-ний өдөр. Yes. Бид хоёрын хөрөм 8 сарын 22. Тэгээд жоохон хуримдаа зориулж шопинг хийхээр Гонконг руу ирсэн байна. Гонконг руу ирэхэд бол ерөөсө 4 цаг нисэл дороо хүрээд ирж илээ. За бүгдээрээ хамтдаа. Вау. Шопинг хийхээр Хонконг руу. Тэгээд хөрмийн влог үзцгээе. Жохоор Tiffany Co руу явж байна. Ганц таалагдаад байгаа юм нөгөө юм sound box нэмэр гоё юм гэдэг. Little blue box. Наа. Дэрэгсэё. Чиндээ одоо ингэж амьдралынхаа турш бүгд бол. Тийм шүү дээ. Одоо нөгөө охтод ирэх юм бол үү. Би бас эндээ бүгд болох ш. Би ингэ бүгд Амар гоё штэ савн тийм үү? Яг үнэхээр л яг савнаас болж байгаа гэж юу? зүгх хумсаа энслүүлээ хүрчихсэн. Би бас өнөө өглөө өмсөн ансласан. Wow, бид хоёр ever ready. Окей. Тэгээ би анаа өтөр сая тэр мөнгө завьяа энэ төр ороод тэр бүгшнүүд харсан л та яг үндэл тэнцээ байгаа бүгшнүүд юусаа авах хүсэл ерөөс төрүүлээгүй л те. Тэр бүгдээ сонгоод авчлаа. Хараа Хонконг л явъя да. Тэр сая ингээ боож өгсөн. Тэг явж исэн яг үндсэн зааланд бид нэрийг ерөөсөө бичлэг хийлгүүлэхгүйсэн. Тэгэхээр ингээд олон choice-уудыг харуулж чадсангүй. Гэтэ энэ бид хоёрын сонгосон хоёр бүгж байна. Та нарт одоо гаргаа харуулчих. Look at this guys. Little blue box. Манха. Яг гоё төөрхөл гарч байна. Онгоцог нь харж байна айгу хөрхаараа. Оо яа тийм шин. Энэ дээр нь ингээд дарангууд зүг. Тэг дээрэс нь угаасаа Да видео дээр суу байт. Юу гэж харж чадахгүй шүү дээ. амьдралынхаа турш зүг юм чинь ингээ гоё үнцэнтэй авж байгаа газар нь хүртэл үнцэнтэй байгаасаа гэд бид хоёр Tiffany Co-г сонгосон. Түүнээс биш бол бид хоёр нэг юм амар сүртэйг бас авъя гэж бодоогүй л тий. Миний болохоор зүгээр Lord of the Rings шиг айгу ингийн бүгж. Тэр юу гэхээр цагаан алт биш. Platinum. Бом. Айгу ингийн. Маш цэвэрхэн. Platinum. Oh come on man. Holy so bad. This camera man. Holy shit. I want to see that. Цагаан алтнаас илүү чанартай. Окей. Тэгээ мен сая зөндөө нэлээд хэдэн бүгж харахад л яг л ийм хөл бүгж байвал гэж бодсон юм байна. Байдаг гэж хэлсэн эдний sales. That looks nice. Бид хоёр яг ялгаа хийсэн мэдгүй. Эдний гэхдээ бүх брэндүүд platinum байдаг. Одоо ингээл би энийг зүгэл ерөөсөө энэ хороо ертөнцийн бүх эмгтээчүүдийн өмнө алга болно. Тэгээ Lord of the Rings. Тэгээ зүгх юм бол айгу ингийн хараа. Тэгвэл миний хоолоо энэ. Үе ингэ зүүч болд юм уу? Яа тийм бол уул нэг хөрмөөрөө зүгстэй юм л доо. Гэтэ бас тааруулах хэрэгтэй болохоор зүүж үзэх юм байл л да. Яг яад юм болоо. Platinum чинь цаг алт өстэй монголоор. Ингээд Thurston Diamonds-тэй бас overpowering амар том diamond-тэй байхыг юусэн хүсээгүй. Яадвал энийг чинь доор ингээд engagement ring-гээ зүүдэн штэ тийм. Оо тийм үү? Юу вэ? Engagement ring-гээ давхар зүүд юм уу? Тэр ring-гээ зүүн гэж төсөөлөд ингээ авч. Энэ бүгшний үн хэд бол мэдэхгүй. Тэгэхээр өсөөлттэй олмоор санагдаж байна. Tiffany & Co. Holy shit. Is it real? White gold and diamond. Юу вэ? Platinum чинь цаг алт биш юм уу? 4000. Яг нойролцоор 4000 юм байна л да. Ийм тойрог болчих 6600. Окей. Энэ тэр үнэтэд орох уу? Ер нь бол үнэтэй юм байна л да, тий? 15 сая юм уу? Бүгд нь хурдан Монгол нөгөө хормын нөгөө хатан сүх юу вэ те? Хатан сүх гэдэг чинь хоёулаа байлоо. Хатан сүх гэдэг чинь нэгнийх нэр хаа. Монгол тийм бүгшнүүд ямар үнэтэй тий? зүйлч юм ярих юм.
Одоо энийг дахиад сараагаас зүгхгүй юм те. Тийш тийм. Хангалттай 8 жил үлээ одоо болио. Гэс зүчээ. Хаан буугавчаа. Окей. Оо шүүрийнхээ. Өөрийнхөө заяа зүг. 6 талаатай байдаг үстэй. Тё. Хонконг гэж хэлж байгаа юм байна. Монголд ингэж хэмжээ авч идэг одоо нөгөө юу вэ? Шангрилагийн хойно өдөг нөгөө пижакны газар. Ингэж пижак хэлэх ворт уу? Премьер Тейлер яа. Монгол захиалахаар амар удах гадах 2-3 сар маруулсан те. Үн амар үнэтэй. Тэгэхээр зүрх мөнгөөрөө зүгээр Хонконг руу нисчирээд газ хийлгэж. Идчихсэн юм байна уу? Санхүү тэмнэлттэй хурдан энэ хизээ гарна гэж 8 цагийн дотор. Зэмэрч захиалгаагүй болчлоо. Сетер нь авч जैन. 2 ших костюмтэй. Нэг нь болохоор оройны авч. Манай яг юм пижак хийлгий гэж бодоод амар удаж л байл л да. Хийлгэмээр л байгаа л да. Гэтэ мань жоохон чи нэмэх баха. Тэ өөгч нэмэх бах булчингээ бас нэмэх бах. Одоогоос хамаагүй л зузаарах бах. Тийм болохоор одоохондоо хийлгээд дэмэж юм уу гэж бодлоо. Парин дээр нөгөөт нь болохоор өдрийн хормон дээр гой цагаан өнгөтэй. Обунаг харахад хөргөл харагч илээ. Хүүс обуна. Хоёрдугаар нь болохоор ногоон өнгөтэй. 10 жилийн тэр нь багтцсан. Ногоон өнгөтэй нь болохоор бид нэг дизайнер авч байгаа. Им velvet материалтай юм гоё. Ногоон. Им хар захтай. Энэ зах нь им хатуу, маш хатуу. Тэгээд гоё товчны энэтэйгээ хосолсон хар. Энэ дээр гоё өөрийнхөө нэрийг гоё. Энэ дээр би магадгүй 116 гэж хичээд. Энийг онгоолонгууд дотроо те. Төгөө 116. Тэгж хийгээд оройны параных нь энэ өдөр хормон дээр болохоор X-сайда. Гэтэ им creamy гоё жоох үнэтэй цагаан. Материал явд арай жоох үнэтэй. Тэгээд сая хэмжээнүүдээ өгцөн. Одоо өмд нь болохоор бас иймэрхүү өмд байна. Одоо энэ бид нар нийлээд хэд болж байна. Хормын энэ пижакийг тэгээ дахиж өмсдөг юм уу? 5 сая төгрөг 2 жакеттай. 2 костюм нийлээд нэг 5 орчим сая төгрөг. Дэжгүй. Юу н хэмжих юм биш үү? Хонконг хэлэх нь хурдан. Монголд бараг тэрнээс үнэтэй өстэй. Би нэг орж үнийг асууж ирсэн юм да. Тэгээд ихтлүүрийн доороо тэгээ нөө Исая болонгууд бүр 20 сая мэл илүү юу хэл амар л юм яриад байсан. Тэгснээр 3 сар үлэн ч лөө. Заяагийн хормын даашинс л үлдчихэнд одоо. That's my baby. She's iconic. iPhone case. Энэ гадаад хэлбэл дээр. In all my days. Хоол 3 карат. Ингээд миний бүхний деталууд нь амар гоё. Дороо юм хейлотэй. Дороо юм сахиусан тэнгэрийн дээр байдаг юм. Хамгаалттай. That's sick engagement ring. Хоол Hidden Halo. Тэр нь ингээд бит diamond. Хормын бүгч чинь ингээд diamondтэй шүү дээ. Tiffany-гаас авсан. Тэр ингээд ороод ирэнгүүт яг ингээд contrast үүсээд амар гоё харагдана. Одоо ингээд хоёулаа энэ хажуу талд нь ингээд бит diamond орж ирээд ингээ айл нь ингээд diamond болчингууд 3 карат гэдэг нь үнэтэй гэсэн үг юм уу те? Одоо engagement ring гэж болонгууд үнэтэй байх ёстой нэгсэндээ юу гэдэг нэг юм санхүүгийн баталгаа өгөх зорилготой юм байлээ шүү дээ. арай л амар галзуу харагдаад байгаа юм ингээд тийм тэмүүд ингээд энэ нь ингээ гоё голдороо white голдороо The average price of 3 carat diamond is currently 49,112. Holy. тэгээд гоё diamondтэй бэнд орж өнгөтэй гоё харагддаг тэг хослно. Энд болохоор ингээд dress ихэнх хүмүүс рентэлт юм бэ. Die rent нь болохоор 2-3 хоног болдог. А тэнгууд бид нар чинь Монголд хөрмөө хийж байгаа болохоор 2-3 хоног гэж байхгүй. Тэгээд тэрнээс илүү extension ингээд тавингууд бодолтож авч байхдаа энэ ялгаагүй үнэтэй болж байгаа юм. Тэгээд яалчгүй яг ингээд олон палаж ингээд өмсөж үзэнгүүд би яг өөрийнхөө бид тааруулсан тийм гоё даарсан бараг хийлгүүл зүгээр юм байна да гэд. Тэгээд Хормын дайсан амар утах тий. Монгол руу ямарчсан дизайнеруудтай холбогдоод за окей иймэрхүү дресс хийж болох уу яах вэ гэд ярилцсан. Ер нь бол гайгүй боломжтой юм билэ. Тэгээ би ч гэсэн ингээд хамаар гахгүй тий. Миний ингээд өмсөн дрессийг Тэр бас бодог байна одоо. өмсөжсэн. Миний дараа хүн өмсөн гэхээр ингээд амар муухай санагдаад байгаа байхгүй. Тэнгүүд ингээд
окей, кастом хийлгээд тэрийг ингээ гоё Юу бичаг цааш явах уу? Хормын дайсан зал. Өндөө өгөөд миний охин хүсвэл өмсөөд хүсэхгүй бол зүгээр өөрөө киплээд Гэтэ бодё хормын палаж. Зүгээр л хормын палаж гэдэг нэрнтэй үнэн байгаа хаа. Тэгэхээр шийдслэл материалын хувьд бол үнэтэй биш зүгээр л яг зориуд зүгээр балиар үнэтэй зардаг баг. яа бол амар гоё гэж төсөөлөд байгаа л. Роналдо инглиш санал тавьсан бүгчийг хараарай. Роналдо engagement ring. Oh my god. Гэтэ амар муухай харагдаад тах юм. Ер нь надаа ингээл шигтгэн том байх тусвал муухай харагдаад тах юм. $5 million. Шүүш. Яа тийм Монголд очиж тухтай хийх нэ тэрийг тий харуулнаа. Слүмсэр ажиллаа шүү. shoulder, I know you're breathing. Lay you down and I cannot. For a Tiffany ring 3 carats depending on the above, you might expect somewhere between about 90k to 200k. Holy. Don't wait, just stay by my side. Эртний чулуу эмхтэй хүн хоёр жижигхэн байхдаа классик. Наа чин зүгээр тарих угаалах шийт болж байна. Хувцснуудаа авчлаа, ерөнхийдөө онгоцнуудаа авцсан. Тэгээ ер нь бол engagement rig чи салвал энэ санхүүгийн баталгаа гэж явдаг юм байлээ. Гадааддаа бол Монголд бол тийм байдаг үгүй мэдгүй. Монголд юу engagement rig гэж байдаг үгүй ч байл мэдэхгүй юм байна. Манай ээж одоо аавтаа одоо хормын бүгж мөгж байсан юм уу? Мэдэхгүй. Байгаагүй хаа. Тэгж гонж авах чинь. Тэгээ хормыг бол харин хийсэн шиг хийх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээд гонж аваад хоёр төрлийн гонж, хоёр илчний. Тэгээ араас нь бид нар шууд онгоцны бодол руугаа яваад тэгээд Хонконгийн ман trip ерөөдөө дуус хуруулж энэ. Цан цараа. Цан цараа. Оо. Энтэй орвилчих уу? That's our. байна. Holy. Энэ пичак бол үнэн сикэр гэж байна. За энэ бол хорвихтэй цагаан өнгөтэй нэг нэ. Энэ бол солиод байгаа чинь. That looks nice. Орвилчих уу? Илүү гоё нөө. Зэмэрчээс хоёр костюм Хормын сайвал хадам талтаа бас авраа штэ. Мань өөрөө авраа штэ. болцсон, уртлууд болцсон, бүгж болцсон. Төөгөө бол би билэн. Би бол бүр fucking би билэн. Төөгөө outfit is 100%. Одоо mini dress, mini after party dress. Oh, тэр дээлээ хийлгүүлэх байна. Стээс төөгөөс баян бистэй. Нэ, no fucking way man. Яаж байна илүү гоё байх юм бэ? Боломжгүй штэ. Төөгөө намайг бүр юм хатан хаан болгоно гэсэн. Яа. Хатан шиг болох хэрэгтэй. Oh my god. Тэшин лүлүү малхаа гэдэг юм байл юм. Дээр үе Монгол хацтай өмсдөг байсан юм амар өндөр. Тэрээс амар хүнд багтаа гайгүй. Гайгүй бах уу? Тэр яг орохдоо л нэг өмсөх бах та. Тэгээд Ороод аваад өмсөөл ингэ суугаад авах. Ирээд боломжтой юу? Шүрээ зүгээд. Мэдгүй. тэр шүү. Мань скейл хийж чадах үгүйс шалтгаална штэ. Ямар ч төөгөө ах миний насан дээр байснаас би илүү баян байх. Шүүх. Тэгээ 91 оных гэхэр чин те. Одоо бас нэг те юу лээ? Би 18 гэж бодохоор чи аваад энэ жил байна. Бүр мөрчин бас те үнэтэй байд юм шиг байгаамаа. Оо надаа хасгойлынхаа шүр хийж өгсөн шүү. Тийм. Шинэлэл. Сия. За нутгийн зүг буцъя. Ерөнхийдөө 2-3 хоногт бол бүх юмнууд амжуулчлаа. Бүгдээр үйлчлүүлээд Монгол уулзцгаая. Тэгээд хормын зохион байгуулалтын ажиллагаа түрүү хэлсэнчлэн дээл. Заяагийн Ямар ч өөрийнхөө насны залуучуудаас нэг 99.9% байсан лав маань баян гэдэгт бол итгэлтэй байна. хормын даашинс. За тэгээ үндсэн зохион байгуулалтын ажиллагаа. Venue энэ харуулаад. Yes. Тэр нь бол ямар ч сайгүй гоё их гэж хичээж байгаа. Окей, бүгдээр Монгол уулзцгаая. За бид хэд одоо хурмынхаа venue-г хурмынхаа planner-т Тэгж шаас чи манийхан даасан дэд байгаа лээ. Мань өчтөрхөн л мөнгөгүй гэдээсэн. Стил мөнгөгүй л байгаа л да. Яг даасан дах мөнгө бол 260,000 төгрөг байна л та. яхан очиж үзэх гээд Өөртөө л байна л да одоохондоо.
явж байна. Yay! Би өмнө нь үзсэн, төөгөө үзээгүй. Дэлхий дээрх хамгийн том Монгол гэр гинэ. Өмнө хөрөн болж байгаагүй. Тэг хүмүүсийн хөрөм хийжсэн газар яг хийж болно. Шинэлэг биш бах. That's why 3 сарын хөвгт юм уу? Яа. Анхдагч л аймаар байна. За хөрөн болох газар ирсэн байна. Хамаг Монгол өргөө гэ. Ара манайх дасан тох мөнгө багсаад исэн юм аа. Тэгээд мөнгө хамаг мөнгө өөрөөр оруулаад ийцсэн. Тэгээ мань дасна мөнгө баг. Ийм авраг Монгол ирдэгсэн хажууд ийм сонголтоо юм уу? Вау, тийм Эсэр юм биш үү? вау. Чи гэрэлт гэж байгаа даад жаргалтай байна уу? Investment Equus capsule на үйл хөдлөх. Харин голдоо яг энэ дөрвөн багныхаа дунд юм бөөрийнхий тайз 6-6-гийн Энэ бол амар баригч нөө. дөрвөн талаасаа гарч ирж болтыг тийшээгээ. Тэгээд гол тайзаа эндээ л чи. Энд дээр гоё бүжгэн ч явна, дуу ч явна, энд бүх юм явна. За энэ бол бүр фестивал шатчих яваа. Одоо хэдэн гэрэл тавих вэ бид нар чинь? 100 гаруй. Яа, гэрэл нэр тах юм уу? 100 гэрэл тавина. 8 гэрэлний юм болгож байгаа. 100 гэрэл. Steam-д нь 310 вичмэс reach. Яа, манайхаа зүгээр Steam түрүү хальт харагдаад өнгөрөх хооронд манайхаа Steam-ийнхээ балансыг харчиж байгаа те. Ямар өлөн дөстэй байж байгаа. What the fuck bro. Тамбо. Тэгээд ийм ийм газар хийвэл W гоё л харагч шít. Гоё ирж. Мань очижсэн тэр 27 энэс арай жижигхэн байсан гэж байна. Тэгтээ тэр чинь зүгээр яг нэг ресторан маяг юм газар байсан. том ледүүд. Тэ? Энэ бүр яг тулглаа шүү. Facebook дээр ч амар сүгдэх юм байна да. Бас тэг хинийч үзээгүй хараагүй гайхамшигтай хөрм их юм байна. Яалчгүй юм зүйлээд байсан юм аа. За яг миний бодож байгаа юм бол тэр байна. Заяа маань ганц л удаа гоё хөрм байна. Одоо та санаж байгаа бол би ингээл өмнө нь миний дансанд хамгийн дээдлээ 40-50 сая төгрөг цугларж байхад би тэрний 70-80% нь гаргаад Шангрилаар орж ирсэн шүү дээ. Гэтэ яг хүмүүс тэгэл Шангрилагийн дээвэр дээрээс тгээс ихэлсэн гэж сэвдгэлтэй. Гэтэ нөгөө талдаа тэр хэмжээний зориулт би гаргаж чадна. Одоо олж байгаа мөнгнөөс хангалттай мөнгө гаргаа те бүр амар юм хийгээд ингэж болно. Нэг бол заяад үлдэх дурсамжийн төлөө гоё хурим дээр хамгийн гоё даасан зөмсөд хамгийн гоё бүгжөө зүгээд хамгийн гоё газар хурмаа игээд манай хадмын талч гэсэн хараад те одоо чи хурмынхаа Мань ч яг хөрм эвлэгч л бодох юм байна л да. бүх зардлыг би өөрийнхөө германаас л гаргаж түгээсэн. Айлын охиныг авч байгаа юм чи, гуйж авч байгаа юм чи. Одоо энэ зөвхөн хадам эйжент татвчаас тань чи хамаатан садных нь 200-300 ирнэ шүү дээ. Тэр нутгийн тэр талын бүх хүмүүс харна, манай талын бүх хүмүүс харна. Тэгэл за төөгөө маань ингэж явж байгаа юм байна, ийм байгаа юм байна. Хурмаа бас гоё чанартай ээж гин, ямиг хийсэн юм а хийсэн шиг хийдэг залуу байна гэх хүмүүс ч юм дүгнэ шүү дээ. Тэгэл хоёрын хоорондын мигээл нэг амьдрал ингээл зохицуулаад яваад гэж болно л доо. Гэтэ $20,000 зөвхөн таазаа чимэглэнэ гэдэг чинь that's some crazy level shit man. $20,000 таац гэсэн сая. Хоолээ. Сайн байна уу? Энэ холбогдох дугаар байна уу? Оо, сайн байна та. Сайн уу? Би дазар энэ зугаа авах чихгүй болтой ч юм. Ийшээ зогсчихэд хөө. 8 сарын 22-нд хөрмөө гэж. Оо, тийм үү. Эний чинь хөрмөн дээр ашиглаж болох юм уу? Бодно шүү дээ. Хөрмийн ордоос гарч ирээд энд чи суугаад. What the fuck? Ингээл тарчиж аа. That's cool shit. Тэ бүх юм болж бүтээш байгаа. Ямар гоё. Гоё шээ. Харин тэгвэл гоё юм байна. Энэ жоохон хитрхийн хятадлаг юм байна. За. Би холбогдож байгаа үед ажил болгоё за. Scripted. Анх удаа 2 гэр бүлийн том нийлсэн том зураг авалт. Mom is here. Энэ ямар гоё юм мама. Энэ ч гоё яригч. Тийм үү? Миний охин дэстинэшэр. Манай охин хөө 90-д байна. За өнөөдөр зураг авалт болж байна. Ер нь бол гэр бүлийн ихний зураг авалт. Энэ бол нэг bridal биш. Тэгээд удахгүй цагаан балаж өмсөд битээр ингээд bridal явна гэж бодож байна. Тэгээд студийн бүх зургуудаа ямар ч өнөөдөр бацах гад үзнэ. Гоё юм амжилттай. Студийн зургийг ямар ч тааш чад. Ийм гэр бүлийн зураг юм байна шүү дээ. Бас тийм юм байл да. Яг ингээд угаасаа л хөрөн болгож байгаа. Ингээд цугдарж байгаа бүх хүмүүс бэлэн болж байгаа. Бүх хүмүүс цугдарж байгаа үед гэр бүлийн зураг авах хэрэгтэй. Тэр дөрөж авдаг юм байна л да.
сэтгэл нь юу вэ? Дараа нь дээр зураг You feel дүүтэж штэ гэсэн. You feel good? You wanna take a picture? You wanna do cheese? No. Please. Хүүхдүүдээс амар хайгтай яриад үцэлтэй. Мэдгүй миний сүүлд ингээд таарсан жоохон хүүхдүүд бүгдээрээ л ингээд англиар яриад би амар гайхаалаа. Яагаад англиар яриад байгаа юм? Дөвдөж байгаа харж байгаа бүх контенттэй л англи хөрвчээр сонссон үсэг англиар ярьж байгаа тий. Хоёр талын гэр бүлээрээ бөөндөө цуглаад яг манай номоо дэнт хоёр маань байхгүй. Бус нь бүгд цуглалчээ гэж. Эй бурхан минь гэж. Тогсны үд. Цал ямбак залуу юм аа. Ямбончих юм байна л да энэ ямбак залуу чинь. Тэр мөнгө татдаг. Босс сэлгэсэн юм лээ. Яа нэг нөө форклор харагдаж байна. Монопол магнат юм аа. Ямар томцсон тий? Одоо бид нэр битүү дельта зураг авах болно. Бүгд юм гоё дельта. Манай их яруу найрагч жавхлан төгс байна. Манай жавхлан төгсийн найр Хүүчин англиар хэлд ороод байх байж тэгвэл амжилтанд хүрэхэд амархан байж гэж ойлгосон залуу гэр бүлхэн одоо хүүхдээ англиар хэлд оруулах гэж их хичээж байгаа. Оо. Бүр зориуд юм уу те? Надад амар эвгүй санагдаад байгаа. Гэхдээ бас нэгтэр ялч ашигтай юм байна л та. Ялч үл тийм л да. Одоо ингээл стрим үзэж байгаа хүүхдүүдийг тэгэл англи хэл сураарай гэж би дандаа л хэлдэг. Тэгээд миний хүүхд одоо багаас хэлтэй болчихлоо. Угаасаа үзэж харж байгаа юм заавал монголоор хязгаарлал итгэхгүй дэлхийн хэмжээний сэтгэлгээ тийм болж өснө гэсэн үг шүү дээ. Гэхдээ ингээд хүүхдүүд ингээд англиар ярьж байгаа надад харахад жоохон тэгээ би анк болцсон юм уу? Гэхдээ анк гэж угаасаа өмнө ч 10 жоохон байх гэх юм одоо. Жоохон байх гэсэн ингээд англиар ярингууд баятай стандарт байгаад боддог лээсэн. Одоо ч жоохон дургу үрээлээд. Аль алийн сурна л та угаасаа Монголд амьдарч байгаас хойш. Сайн ч ярьж чаддгүй шүү дээ. Сайн ярьж чадахгүй байсан ч амаагүй шүү дээ. Хэл гэдэг чинь гол нь хэрэглээ байхгүй юу? Тэ нэг юм дуудлага ярьсан, аялга ярьсан стандарт бол англитэй эзэж ашиглаж үзээгүй стандарт л байдаг. Монголоор ярьж чадахгүй болно штэ. Яг уу тэр нь харамсалтай ч гэсэн яг үндэ яг зөвхөн миний хүүхдгүй нэг хувь хүн дээр нь авч үзэх юм бол хамаагүй байхгүй юу? Яг үндэ англиар ярьжсэн дээр байхгүй юу? хэлж байгаа яруу найраг бол Тэ секретарийн 10-аас үнэлтэй ямар новшин юм хэлэх гээд наа. Тийм үнэлгээ хийхгүй. одоо юм Алмас ТV юм Алмасны хүүхэлтэй 5 хоногийн дотор 9 сая views авсан байсан ч баг Алмас ТV хэдэн дагагч болсон бэ? 22 23 Йоо, 10 сая viewsтэй. Эпичтэй. Энэ хэд одоо намайг яриад байгаа бах та. Одоо очиж чадахгүйгээс хойш төөгөө заяа хоёртой ингээд 20 мэнчлэгээ хүрчихье. Хоёртой амьдралынхаа шин замд нь аз What the fuck? Running out of time. What the fuck? Running out of time. Living and pretend. Keep it a buck 50. Нэрдэгс. Сатсан гэж подкаст нэр ярьж байсан. All you Бүтэн гэр бүлээрээ цуглалаа. Хагасаа өдөр хөдөө зураг авалт хийн. Гоё яригдсан байна уу? Дээл мэлээ өмсцэн. Яа манай гэр бүлийн зураг гэж үнэ амир одоо харахад те ятруул харагдчих. Гэр хуучин дээр нөгөө гэр бүлийн зургаа сансан чи. Ингээ дээл мэл өмсөө авах гоё л. Энэ лайв гоё ирж байна. Манай хүүхдүүд ий болноо. I believe. Тэ. Хоёр генерашны хооронд тэгэхэд л амьдрал өөрчлөгдсөн. Бүтэн гэр бүлээрээ цуглалаа. Хагасаа өдөр хөдөө зураг авалт хийн. Тэгсэн тэрнээс өмнө надад бүжгийн бэлтгэл дутуу байгаа. Төгөлдөр уурын бэлтгэл дутуу байгаа. Олон surprise-д олон үзүүлбэрүүд байгаа. Дотоод үзүүлбэрүүд нь маш гоё юм зүрхсэтгэл шингэсэн. Тэрнээс биш юм страдын тоглолт хийхгүй. Гоё ингийн гоё арига угаад, нэрмлээ угаад, хүртэнд угаасан. Яа шүр одоо. What the fuck chat. Яагаад те. Зүгээр мань ингэж дээл сонирхох хүн биш утгаар яриад нөө эсвэл зүгээр үг тийм мань ингээд те гэр бүлээ ингээд те одоо манил дээл авч өгнө л та одоо бро метртэй мань метр 75 мань те түмээ биш те оо нэр түмээ гэснээс түмээ бас менежер стрим дээр ирийг ярьжсэн шүү дээ хүүхдэрээс нас явж энэ да Майкл Джексны бүжиг хийж мөрөөд. Тэ төгсөө бүр хүүхдтэй болтлоор яддаг болцсон саяхан демо боёсон сте. Yes.
За чимэглэлийн ажил маань бүрэн болцсон, уулзалтаа хийсэн, гэрээгээ байгуулсан, асуудал байхгүй. Тэгээд одоо болохоор бүжгийн бэлтгэл рүү би өөрөө нэг бүжгийн үзүүлбэр үзүүлэх гэж байгаа. Үс анх одоо заяа надад өрхөж эхлэх чи би яг зөвхөн бүжгэлдэг л хүн байсан шүү дээ. Зөвхөн бүжиж хүн байсан. Тэгэхээр заяад угаасаа тэр үеийн дурсамж заяа манай заалан дээр ламаа ингээл тасралтгүй бэлтгэл хийж байгааг хараад хүлээгээл байждаг байсан те. Бид хоёрт бас хамтдаа гоё бичсэн түүх байгаа. Яа гэхдээ хормоор чинь бүгдээрээ бүжгэлдэг те. Одоо бүжиг сурах юм байна шүү дээ. Эртгэ бэлднэ. болохоор яг тэр үеийн дурсамжуудыг сэргийхийн тулд гоё бүжгэлсэн үзүүлбэр байл дээр юм болов уу гэж бодож байна. Тэгээд гоё үзүүлбэр байгаа. Мэдээж Chris Brown-ы дуун дээр. Chris Brown-аас бол бүжгэлж эхэлсэн. 10 хэдэн жил бүжгэлсэн. Одоо болтол Chris Brown-ы улаан галзуу фэн. Амь дээр тоглолтыг нь очиж бүр зорж очиж үзсэн. Тэгэхээр яг л гоё Chris шиг тайзан дээр гоё бие авч яваал гоё байя гэсэн бодол байна. Окей. За, зааланд ирсэн байна. Юу вэ да? Төгөөгийн сарын орлого хэд гэж бодож байна? 500 сая? Үгүй болов. $10,000 гэж нэг подкаст дээр хэлсэн шүү дээ. Удлаа. Юу гэж 10,000 багт 10,000 ч жоохон мөнгө шүү дээ. Наа. Тэр нэг мөвжигийн дооны клиптер бүжгэлэх гэж яргалаа хайсан шүү дээ. Бүжиг тийм яа. $100,000 болдог байж байгаа нэлээ нэмсэн гэсэн шүү дээ. $100,000 гэдэг чинь тэгэл ер нь бол 360 өстэй. Тэгэхээр чин 500 бол ер нь бол нэлээ антайлах гэж бодож байна. Тэгээ 10k олдог хүн Tiffany-когоос 3 карат бүгж авахгүй штэ. Yes, that's fact. За бүгж авч илаа би нэг жилийн орлогоороо ч юм уу юу гэдэг их нэртэй бүгж авч өгч болох юм. Яг үнэхээр тэгж амар тэ. За жил биш юм аа та хагас жилийн орлогоороо ч юм уу. Яг миний амьдралын хагас жилийн ингээд тэ миний олдог хэмжээ гэж одоо юу гэдэг энэ гэр бүлийг тэжээх хэмжээний одоо хэмжээний мөнгө тэрний чинь одоо чамтай цуг би бүтээлцэж байгаа. Тийм учраас чи ядахнаа юу гэдэг миний хэмжээний орлогыг хагас жилийн орлоготой дээсчтэй өөр ингээд салаад явах юм бол хөндлөө авч явах хэмжээний мөнгө чи тэр хавцаагаар үнэлэгдэх ёстой шүү дээ. Стис эвсэлтэй энэ үн чинь угаасаа бүжигч юм шүү дээ. За би ямар ч байсан Төгсөө мастер класс скул нэгээд даалал хэрхий стример болох вэ гэд хичээл заагаад ихтэй их үнэндээ сурах хүн байгаа болов. Би одоо ингээд энэ стримеруудыг болон хичээл хийдэг хүн багтаа гэж би бодох юм. Мань бол заавал угаасаа бүгднгээс нь илүү заах нь бол угаасаа үнэн би бүгднгээс нь илүү мэдчихэж байгаа нүнэ. Гэхдээ тэ угаасаа өргөлдөр байгаа хүнд заадаг биш өргөлдөр байгаа хүн урагшаагаал алхахдаг гэж би боддتي. Уул нь ингээд өөр стримерууд тиймэрхүү юм хийдэг хүн багтаа тэгж мөнгө зүг олооч та нар. Би бол нэг хүмүүсийг хийчээсэ гэж боддتي шүү дээ. Одоо би хийхэлтэй ч гэж бодод. Цаан чин бүр how to win in a poker гэ Facebook дээр зааж илээ. Номер 1 стримерээс сурах хүн бол зөндөө олтноо. Яг хөө гэтээ хичээл заанд тийм амархан биш л дээ. Сургалтын хөтөлбөр байх хэвээр. Тэгээд юу гэдэг зүгээр нэг сургалтыг аваад тэгээд яахгүй ингээд байнгын нэг хүн ингээд байнгын сурахын тулд би байнгын тийж цаг зарцуулан зөвлөгөө өгдөг тийм байдлаар явж ээж энэ сургалт чи явна штэ. Стримийг бол зааж надаас илүү заах хүн бол угаасаа байхгүй. Гэхдээ мань зааж ирсээс өөрийнхөө юм хийжсэн дээр гэж боддог байхгүй. Тэг мэдгүй үнэхээр стример болоод сургалт авъя. Та надаас би одоо сургалт байлаа гэхэд одоо авах хүн ирэх байгаа. Би яг тийж effort зарцуулсан дээр үү эсвэл юу гэдэг стримээ илүү сонирхолтой хийгээд өөр газрын сурчлагаа хийгээд ч юм уу нэг тийм хийжсэн дээр үү. Яг энэ цаг хугацааны үед скейлбэл яг надад ашигтай байж чадахгүй би мэдэхгүй л байна л та. За энэ дээр ингээд заявтай гоё наалдаад амар гоё харагдаад. За энэ дээр би юу гэдэг нэг юм өгч мөг. Тэгээ одоо ингээд Монгол стрим хийж байгаа бүх хүмүүст л би бүгдэнд нь дор хаяж нэг юм зааж өгсөн зөө. Дийлэгт нь. За бас бүгдэнд нь ялж болохгүй мэн. Бүгд дийлэгт нь л би бүгдэнд нас ус юм зааж өгч байсан. Одоо та хэд буцаж байраа дахиж шинээр авлаа. Зэрэг зөөр бүжлэг гоё нь. Хөрмийн хаалт бүжгэр нэ. Forever гэдэг дуун дээр. I've been waiting my whole life for this one night. Ойлгож байна уу? Энэ өрөг л насаараа хүлээлээ шүү дээ. Мөрөдөлтөө стример бол мөрөдөлтөө зөндөө дөрөх гайхамшигтай байх болтгоо гэж. Стример болох мөрөдөлтөө байсан сургалт авахгүй хаа авна л та. За одоо би одоо хэдээр сургалт заах юм. Зүр just төсөөлье. За
maybe 200,000, 300,000. Тэ. За 200,000 гэж бодъё. 200,000 төгрөг би бол worth л гэж бодож байна. Би одоо стример нэг айтайхан стример болох гэж би одоо 2 жилийн турш өдөр болгон шөнө болгон бичлэг хийгээд өөрөө тэрийг бичлэгээ үгүй стример болох сайжруулах бай хичээлүүд үзсэн. Тэрийг ингээ нийлүүлээ базаа заахад бол 200 байтугаар үлдэх ёстой л санагч. За бид хоёр сая амьд үг чуулган дээр ирээд Батуулт паст. Нөгөө талаараа бодох юм бол те нэг 200,000 төгрөг төлснөөс CTS-ээс яг үнэхээр сайн стример болох те ерөнхий зам чигээ заагаад чи мундаг стример те гид нэг гоё мундаг бистаа гараад ирвэл хүмүүс шагаа дэмжих. 200k төгрөг донешнер авчлах. Тэ шинэ гарч байгаа стримеруудыг хүмүүс дэмжихээр дуртай штэ. Энэ ямар мундаг бацаа мэлээ штэ. Тэ камер сэжүүлэр ахын төгөөл сая төгрөг ороод ирэх. Бас гэр бүлийн сургалт авлаа. Гол нөгөө пастраар батлуулахын тулд заавал нэг бол итгэгч байх, нэг бол гэр бүлийн суурь юм сургалт авсан байх хэвээр. Бид хоёр бол тэр жил 2019 оны хавар 2 сарын 14-ний өдөр лөө Валентин арга усан баталгаа хүртэжсэн хоёр байгаа. Саяны сургалтын дээр бол 4 том хичээл ороод. Ерөнхий үдчихэж байгаа хүмүүст хэрэгтэй байж магадгүй хэлэх юм бол гэрлэлт гэдэг бол ерөөсөө эхнэр нөхөр хоёр бурхны өмнө хийж байгаа гэрээ гэсэн үг. Тэгээд гол нь ирж байгаа бүх хүмүүсүүд маань гэрчүүд болж байгаа. Тэгээд тангараг өргөж байгаагаа баталгаажуулж бүүж зүүж өгж байгаа хурамд нь те. Энэ бол миний одоо гэрээний маань одоо баталгаа энэ бүгж бол. Тэгэхээр хоёр талдаа бүүж зүүж өгдөг нь тийм учиртай. Бид хоёр бас үндсэн сургалтнаасаа бүр халиад айгүй их юмнууд асуулаа хүүхд хүмүүжлийн талаар. Ирээдүйд хүүхдүүд яах ёстой, эд хөрөнгө дээр яах ёстой байдгийг, охтууд яах ёстой байдгийг айгүй гой сургалтууд авсан. Гэрэлж байгаа хүмүүс ер нь яагаад гэрэлж байгаа вэ гэдгээ, гэрээ гэж юу вэ гэдгийг айгуусаа ойлгож иж гэрлэхгүй бол хоёулаа нэг нэгэндээ хайртай өстэй хараа. Хоёулынхын секс гоё өстэй гэл. Тэгэл гэрэлчих юм бол тэйгүй юм болоод байгаа шүү дээ. Тэр гэрлэх ёслол бол ерөөсөө нэг өдрийн үйл ажиллагаа шүү дээ. Үргэлжлүүлээд 60 жил амьдрна, 70 жил амьдрна, 80 жил амьдрна хамтдаа. Тэр бүх хугацаанд хайр, хүндлэл, бэлгийн харилцаа гэдэг зүйл ямар чухал байдаг вэ гэдээ сургалт авлаа сая. Тусдаа ямар нэгэн өөр тийм сорилтонд орж болох хаан сургалт сурсан оруулахгүй нэг нэгэндээ үнэнч байж. Actually good idea стример сургалт нээсэ. Гэтэ яг шинээр стример болохоос илүү бус стримерүүд барийн сургалтыг авах. За байж мэдээлэл бичлэгээс бүр үнэхээр хазаачлаа юу вэ? Айгуу чухал. Зөндөө гоё хичээлүүд авсан. Тэгээ бас нэг айгуу гоё хэлсэн юм нь мэдээж хоёр хос болгон ер нь Кристиан одоо шашны сургаалт юм байна штэ. Хэрвээ шашингүй бол ийм сургалтыг хаанаас авд юм бол шашин юунд иймэрхүү юм одоо зааж өгч байгаа сэхтэл. Бүх юмн дээр ингээд 100% санаа нийлдэг байх гэж аахгүй мэдээж ганц хоёр юмнууд юм. Төрөө наа. Уур уцаартай үедээ үзүүлж нэр maybe гэр бүлийн сэтгэл зүйч хэл бол халтард юм аа. Гол нь зүрх сэтгэл нь халтарахгүй байх нь айгүй чухлаа гэдэг. Тэр бүр суур төвшөндөл ерөөсөө л нэг нэгэндээ 100% итгэдэг. Нэг гэр бүл гэдгээ ухамсарлж л явах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд хоёр зориг, хоёр төлөвлөгөө, хоёр санхүү тий. Энэ ч бүр ингээд утгагүй зүйл баг. Бас тэрс айгүй гоё нэг зөвлөгөн тэрээс шүү дээ. Та хоёр найзуудаараа гэр бүлийн найзаа одооноос ингээд сонгож явах хэрэгтэй шүү гэж. Хувийн найзаа биш. Одоо заяагийн найз гэж тусдаа, төвөгийн найз гэж тусдаа биш. Энэ бол яг өмнөх одоо үерхдэг байсан үед бол байж болно. Гэр бүл болсон нөхцөлд та хоёрын гэр бүлийг бодож зөвлөдөг, та хоёрыг гэр бүл гэж бодож харьцдаг тийм найзуудтайгаа найзлах хэрэгтэй гэж. Миний найз гэснээ заяа руу хандардаг ч юм уу те. Миний найз гэснээ надад заяаг муулдаг ч юм уу. Төгөө юу? Төгөө угаасаа мэдээдсэн. Төгөө угаасаа салаач миний найз сал гэдэг тийм найзтай байж харуус та анхнаасаа л би хэлчихсэн. Тийм найзтай байж болохгүй гэж шүү гэр бүл болсон хүмүүсээ. Яа тийм хүмүүс. What the fuck? За байж одоо манай найз тэгээд ярил. Би бол юм хэлэхгүй юм байна. Тэгээ салчвал тэгээд салцсан дээр гэж бодож ирсэ гэж бол хэлж магадгүй байх. Салаагүй байхад те үргэлж байгаа ч юм уу цуг байгаа тохиолдолд ч тийм л би бол хэлж чадахгүй л санагч. Тэгдэж штэ what the fuck why? Найзгаа пранкта тэгээ салцсан гэж хэлэхээр ярьж өгдөн штэ. За тэр бол байж болно штэ үнэхээр салцсан уу гэж бодоод те яг уусаа хүн таалагдахгүй л тэгдэг гол нь тэгээ таалагдж болно таалагдахгүй ч болно. Таалагдахгүй би бол хэлж болохгүй юм санагч надад бол. Октод л тэг баха. Одоо юу гэдгийг одоо манай найзуудаас гэрэлц одоо яа байна ирээдүй байна. Тэгээд эхнэрээсээ сална мална гэж ярьж би бол битээ хуц солиор өстой. Чи бол нэрээ эхнэргүй бол хинч шил. Би бол дэмхүүл юм хэлхий санагдаж байна. Одоо ингэж л байгаа юм л да. Хүүхдтэй эхлээд зан характерыг суулга. Дараа нь үнэт зүйлсийн дистараллыг суулга гэж. Тэгээд ерөөсөө үнэт зүйлс гэдэг зүйл уламжлагддаг юм байна л да. Ааваас хүүд, хүүгээс хүүхдэдтэй бүр цаашаа. Зөвхөн мөнгө боддог аавын хүүхэд бол ерөөсөө бүх юмыг мөнгөөр хардаг л болчтой юм байна. Ч юм уу гуйлахчаа. Би машин унж гин тэр юм гэж. Үнэт зүйлс нь зөв тавигдсан байх юм бол одоо хүнийг тэгж би хаагаар нь ч юм уу царай төсөр нь ч юм уу төрөнгөөр нь ч юм уу статусаар нь ч юм уу харахгүй юм байна. Ерөөсөө үр хүүхдүүдэд үлдээх хамгийн том өв хөрөнгө бол эхлээд
Тэр характер, зан характер, хандлага. Тэгээ хоёрт нь юу гэхээр тэр ирэмбийн дараалал, үнэт зүйлс. Яг характер нь өөрөө үн зүйлсээ бүтээчдэг л гэж л байна. Тэр эд хөрөнгө өвлүүлэх, материалын зүйл өгөх мөх бол бүр сүүлийн 86 дахь чухал зүйлийн дараалал орчлоо л та. Яг өнөө бодож ирсэн юмнуудаа за би ингээ бизнесийг явж өр хөвгтдээ ингээд энэ хөрөнгө мөрөнгөө өвлүүлж өгөх тал дээр Библи дээр ер нь юу гэж заасан байдаг вэ гэж асуусан чи хэлж байгаа юм болохоор тэр чухал шээ. Хүүхд ч Шашин is actually nice man. Хоолой. Мен бас тийж бод. Мен одоо эзэж ингээд одоо ямар нэгэн шашинд идэх чаддгүй л дээ. Гэтэ би бол хүүхдтэй шашинтай болгож өсөх хэрэгтэй санагдаад байна шүү дээ. Багаас нь ингээд суулгачвал би бол эзэж идэх чадахгүй. Би бол өөрөө шаан. Ухааны л тийм тарихтаа. Яг багасаа нэг юм ингээд ямар шашин байх наа. Шашин ер нь чамд нэг тийм буруу зааж өгөхгүй шүү дээ. Ер нь бол ямар ч шашин байсан. Угаасаа л нэг юм хүмүүсийг мал гэж бодож байгаад ингээд зүг зам руу чиглүүлдэг малчны сургаал шиг шийдчихтэй шашин бол өөрөө би эцгийнхээ өрнгийг томсгоно гэж зорих тийм хүүхд гарч ирвэл тэгээд та хоёр ингээ огтлолцоод тэгээд ингээ хүүхд. Мен өөрөө ядаж мал гэж бодож чадахгүй байхгүй. Чиний одоо олж байгаа мөнгө, чиний хийж байгаа бизнес бол чиний босгосон амьдралаа төгөө. Чи өөрөө өөрийнхөө төлөө наатах ингээ гисэн чи сайхан тавираа явчих хоёулаа дэлхийгээр аялах байраа. Би одоо тэгээд ирээдүйд Тэгэхгүй тэгээд нэг тэрний юмны төлөө нэг 100 тэрбум төгрөг заавал хадгалах хэрэгтэй гэж нэг санаа муутай те. Биткойноо тоолол. Хоол шээ 100 тэрбум is crazy. 100 тэрбум төр хэдэн доллар ээ. Яаж 100 тэрбум чид юу гэсэн үг юм бэ? Энэ чи 100 сая те. Энэ 100 тэрбум те. 27 сая. Хоол шээ. Тэгтээ 27 сая гэсэн чинь нөө NBA-ийн тамирчдын салин байлан excuse-ийн дийл мэлий батсан ч амар жоохон мөнгө гэж санагдчих байна л та. Гэхдээ 100 тэрбум гэдэг үг бол Монгол хүний чихэнд бол амар сонсогдож байна. 30 миллион доллар. 100 тэрбум те. Амар хутаард их сонсогдож байна. Амар л их сонсогдод байгаа юм. Тэгээ мань бол дасандаа тэрбум төгрөгтэй байж үзхийсэл гэж мөрөөддөг байсан. Одоо би одоо юуны төлөө амьдраад байгаа нэг амьдралын зорилго олон юм олъё гэж бодож байгаа үед бол те. За нэг дасандаа тэр үе чинь ямар нэгэн те амьдрал сайхан санагддуулсэн л та. Дасандаа тэрбум төгрөгтэй болж үзчихэд үхэн ухааны боддог байсан. Тэгэхээр хойд бол тэрбум төгрөг бол амар их санагдаж байсан. Одоо ингээ харахад бол нүдэн дараа чинь. Гэтэ 100 бол амар санагдаж. Holy shit. 10-ыг бол шаачих хаа. Shit. Бойлич юм. Дасандаа 500 саятай хангалттай санагддээ штэ. Пүү бас байна. Одоо 90 зүгээрсэн. $100 гэхээр хэмд 350k гэхээр үнэтэй сонсогддог. Тийм байна. Байх амьдрнаа. Заяага аваад зүгээр Антарктид руу ч яваад, Египт ч яваад, Айсланд ч яваад 100 саяар чинь нэг байр авч чадхаа болцсон шүү дээ. Байр нь тэрбум болцсон байл шүү дээ. Байрны үн бүр амар өссөн байл шүү дээ. Бразилд очиж шинэ оны үдшийг гой далайн эрэг дээр солиод бодохыг харж өнгөрөөгөөл гой халимны нүүдэл явж үзээл газар дундын тэнгисээр яваал ингээл өөртөө бизнесээ гээл чадчихл байгаа сайхан амьдраад хүүхдүүд маань гэсэн тэрийг хараад буруу замаар гიშгэх ч юм уу буруу найзын хүрээлтэд болох юм аавын хайрнаас айгүй хамаардаг юм байна л да. Аав хүн охиноо ингээд халамжлах гэж байгаа юм шүү. Хайрлахаас гадна халамжлах гэдэг нь дандаа материалын зүйл авч өгч мөгж санхүүгийн хэрэгцээг хангах ерөөсөө биш. Халамжлах гэдэг нь зүгээр аав нь ингээд тэрврээд үнсээд ингээд эрхлүүлдэг байх. Тэгэж өссөн охин хэр оргийн өөр залуугийн үрлүү нэхгүйгээд идэх юм бэ. Багаасаа тийм аавын халамж үзээгүй охин яадаг вэ? Агуудаага нэг залуутай тэрвэрлтэл унтаал үзэнгүүтэл чинь насаараа тийм юм мэдэрч үзээгүй юм чинь те. Хүүе гээл вау гээл шоконд ороод тэгэл нөгөө залуутайгаа пук гээл алуулчих жоох. Хүүхдээ болол маш эрт хүүхдээ болол төлөвлөгөө байхгүй. Тэгэл нөгөөт нь буруу үнтэй суусан юм уу зөв үнтэй суусан юм те зүгээр л анхны тэр нөгөө дотны харилцааг мэдрүүлсэн хүн учраас тэгэл очиж сохроор ингээл одоо энийг үзэж байгаа Ичүүдд бол хэрвээ охинтой маш сайн эрхлүүлж хайрлах юу байна? Үүрэг хариуцлага байна. Аав хүний. Ээж хүмүүст одоо эхнэр хүмүүст бол аавыг нь хүндэлж үлгэрлэх бас айгүй өндөр хариуцлага байна. Одоо ингээд олонний өмнө найзуудынх нь өмнөс одоо манай нэг юм ажилгүй энэ ингээд диван дээр хөвчээд энэний мөнгө олдог юм гэж юу байд юм ээ ч гэдэг юм уу те. Манай юм чи өмхөөгүй байж байгаа нь линз одоо нэрэ сармагчнаас нэг хурууны зайтай майтай гэл. Ингэж хэлэх тусам нөхөр хүн ингээл хүндлэгдэхгүй олонний өмнө доогдохгүй болоод эхнэр нь хүртэл те өөрийг нь ингэж Holy shit, I can't take that. Йоо, пста ийм сонсоход үхээ шаачилтаа нэрээ. Өмнө ингэж гутаанд оромжилж байгааг нь хараад тэгэл өөрийг нэг жоохон хүндэлдэг охин мөхөнд дагаал явчих юм ингээл. Тэрвэрсэл гэр бүл босгох нэг ч одоо бизнес босгож байгаатай адилхан систем л байгаа юм л да. Ерөөсөө систем цэжний бидаар эмоцоор орж ирж бизнес босгоно гэж байдгүйтэй адилхан. Хоёр хүн нэг мах бод болно гэж байгаа шүү. Тэгээд гол нь өөрх тусгаарлаж гарах хэрэгтэй гэж байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр
Ерөөсөө тэр гэр бүлийн шийдвэр гаргалтанд аав ээж эмээ өвөө орж ирэх ёсгүй гэж байгаа. Нөхөр гэж хүн байгаад байхад нөхрөөс гадна өөр хүн орж ирээд тэр гэр бүл дотор шийдвэр гаргаа явуулж болохгүй л гэсэн үг байна. Бас нэг үеийн харилцан хүндлэлцэл байх. Одоо би ирээдүйд охинтой одоо манай охин гуравтай шүү дээ. Манай охин ирээдүйдийн 20 жилийн дараа нөхөртэй болоод гарахад би орж ирээд ингээ яв гээл те. Тэнгууд манай охин ч гэсэн аав тэгж ийн гээл те. Аа одоо ингэсэн аавын үгээр явах хэрэгтэй гэл биш. Тийм л юм байл та. Хурмаа хийж чинь гэдэг чинь тэгэл. Нөхөр шийдэн те. Харин нөхөрт очих хүртэл нь би бол тултал нь хайрлж халамжилж характерыг энэ тэр үнэт зүйлсийн дэс дарааллыг зөв тавиад өгчгээд тэрний сонголт нь одоо бурууд нь ч гэж хаалдах бит. Алин модноос олондохгүй гэдэг чинь зөв суурь тавиад өгсөн байгаа тэгэл зөвл хүнээс сонголт та. Би ч одоо хамгийн сүүлд 12 настайд л төгөлдөр уур тоглосон. Дэрнээс ерөөс тоглоогүй. Одоо 34 настай. Тэр нийт 22 жил төгөлдөр уур тоглоогүй боловч 22 жилийн өмнө тоглож ирсэн юм хүртэл гаранд үлдсэн. Тэгээ тэрийг сайжруулаад тоглож байгаа. Мантхас заатан тоглох болсон юм би өмнө яриаггүй ч магадгүй. Юу ихээр манай аав намайг 6 наснаас 12 нас хүртэл төгөлдөр уур одоо заалгуулад бүрийг 6 настай бүр 1 2 дугаар ангид байхаас төгөлдөр уур заалгуулад нэг өгөгдөл байсан юм юу гэхээр надад ритм байсан. Тэгээ дээрэс нь миний сонсгол бол төгөлдөр уур тоглож байгаа 6 жилийн хугацаанд маш сайн сайжирсан. За аавын тэр төгөлдөр уур тоглуулсан тэр 6 жилийн ачаар би баг ирээдүйд тэр хөгжим бүжиг тиймэрхүү юмтай холбоотой карьер хөөсөн байх гэж би бол хувьдаа боддог. Тэгээд яг намайг тэр жоохон байхад аав бизнес хийдэг ингээл гэртээ хүмүүнтэй уулзах үед ингээл миний хөө чи нөгөө хаяа тоглолтоо гэл. Тэгээд би нөгөө мантхай тоглолдог байсан байхгүй. Тэгээд аавын нэг хүссэн зүйл нь юу гэхээр миний хөө яг аавынхаа оршуулган дээр мантхас заатны оркестртэй тоглож өгнө шүү гэж надаас хүссэн. Гол маань аавыг өнгөрөхөд бид чи ямар ч мөнгө төгрөг байхгүй. Бүр яг үнийг хэлэхэд ерөөсөө чулууны мөнгө ч байгаагүй. Аавын оршуулган газар авах мөнгө байгаагүй, чулуу авах мөнгө байгаагүй. Маш хүн санхүүгийн байдалд орцсон тийм үед яг манай өнгөрцөн. Тэгээд ерөөсөө тэр хамлалтаа биелүүлж чадаагүй. Тэг явж байгаад одоо хүн ингээд буцаад яг аавынхаа мөрөөр бизнес хийж явж байгаад зөв голдролоо олоод нэг мөнгө бизнес хүнтэй хамтарч ажиллах, баг удирдах гэдэр чи яаж ажиллахыг нь ойлгоод 34 гараад ирэхээр тэр манай аавын надад те бүр маш багаас 6 настай байхаас хараад за би хүүгээс те ямар ч талбар дээр өрсөлдөх чадвартай те хөгжмийн мэдлэгтэй, сонгодог урлагийн боловсралтай, фитнесээр хичээлдэг, олон хэлтэй ямар мундаг хүн болгоно гэж зорж ирсэн юм. Би өөрөө босныхаа дараа ойлгож байгаа байхгүй. Тэгээд одоо яг аавда зориулж юм tribute маягийн үзүүлбэр үзүүлнэ гэсэн үг. Тэгээд ганц манай ээж юусэн мэдэхгүй байгаа. Тэгээд ээжийн угсаа хамгийн дуртай мантхас цаатаа. Тэгэхээр ээж бол одоо уйлах байх гэж бодож байна. Айгу сэтгэл нөдлөх байх. Одоо ямар нэг материалын зүйлээр ээжийн ачиг хариулна ч гэж байх те. Материалын зүйлээр ачин хариулагдаад дүндээ дүн бодцдог тийм ээж ч гэж юу байх. Тэгэхээр ээж бол надаас юу хүсэж байгаа вэ гэхээр мэдээж нэр төртөө эцгийнхаа нэрийг зөв авч яваад нэр бүтэн явах. Хоёр дахь нь юу гэхээр мэдээж ихнэр хүүхдээ гал боломтой доктортой авч явах. Гуравт хүсэж байгаа зүйл нь бол угаасаа одоо өнгөрсөндөө аавынхаа амьдралд ээжийнхээ босгосон амьдралд талархдаг тийм зан характертай, тийм үнэт зүйлсийн дэс дараалалтай тийм хүн болоосой л гэж угаасаа наав хүсэж байгаа юм. Мөн эцээ сонсчоогүй шийдэлөө. Одоо юу гэдэг автаа өссөн хүмүүс л иймэрхүү яриа мэрэ аав нь яриа сонсч л байсан. Надад бол амар. Тэ явж та би ийм яриаг тэ 27 жил амьдэрснаа YouTube-ээс олж үзчихэд тийшээс те. Амар гуригтай санагдчих надаа. Би бараг хилүүлдэхгүй мэдэж байна. Тийм болохоор тэгээд энэ аяыг ээжтэй зориулж байгаа маа гэж аавч хоёртаа. Зя одоо нөгөө аав ээж зориулж байгаа төгөлдөр уурын үзүүлбэр дээр ашиг. Зүгээр энийг одоо би ингээл амьдралд анхудаа сонсож байгаа юм байгаа байхгүй. Тэгснэ би нэг зүгээр ягаад ч юм те автагаа өссөн бол манай аав надаа ийм ярьж зааж сурах ёстой байсан юм шиг. Тэ нэг сонин тэ father figure YouTube-ээс олж үзчихэд тийшээс. Аавын зурагнуудыг ухаж гаргаж ирж байна. Бараг сошиал медиа байсан бол энэ үе яаж ч утсан контент хийхгүй байхгүй. Аавч хоёр анхны гэрэлж байгаа зураг байна. Манай ээжчүүд ийм модель байсан байна. Бас модель байж байгаарай. Арчаачтай бас ийм хоёр хүү За энэ зургаар л эхлэндээ видео. Яг энэ зурган дээр зөө ингэх байхгүй. Чиний барьж даа. Яг ингэж эхлэн гэсэн үг. Наа зурагч гарч ирнэ. Тэгэхээр залуу байсан үеийнхэн зураг. Ганцаараа үеийнхэн зураг явж байна. Ээжтэй анх танилцсан зураг. Манай аав одоо юу гэж явд юм бол ямар ч амьдлаа баг. Хамт байсан зургууд явж байгаа. Энэ хоёрын хайрын түүх. Одоо гэр бүл болж гэрэлж байгаа зураг энэ дэр.
хийж байгаа үеийн зураг. W script. Одоо гэж боддгоо мó? Авга мэдэн штэ. Уулзчихсан. Гэтэ одоо би яах гэж болцсон. Одоо би төрлөө. Одоо ингэ дараагийн хүүхдүүд. Амар скрипт нөө. Энийг аяг одоо хормон дээрээ хийж байгааг бичлэг нь үзэл та байгаа л те. Хийж бүтээж гин. Хэдэж төсөөлөг юм бол. Нэг өдөр байхгүй. Нөө тоглолтог байсан юу? Тэг би төгөлдрөөр тоглодоггүй гэж та нараа тоглосон. Чи надаар тоглоод байна уу? Би төгөлдрөөр тоглож үзүүлэх үү? Амар dark жисэн аа. Өндөрж жисэн аа. Тэг нүдэн бүр шал өөр болцсон те. Мөн камер рагат наа. Ара вай бүр амар өшөлтөө. Тас юм чаддаг юмтай ур чадвартай ахгүй юм аа. That's cool. Тэгээ одоо мен одоо ур чадвартай тэгээ чаддаг юм аа гэснэ. Тэгээ мен тэгээ 45 секунд 100 боддгийг харуултайж тэгээ гоё л. Тэгээ аав ээж нь ингээд хөгжим сургацсан. Яг бас манай ээж бас надад зөндөл юм сургасан л та. Бас яг ингээд бодонгуудтай гинт гадаад очисон чинь бассейнд орохсон чинь сэл чаддаг цөөх хүүхдүүдийн нэг ч гэдэг ч юм уу. Эцэг хин үл амар их юм аа. Гоё л. Зя. Эдрийг хураач. Одоо манай ятгач маань ирж гин, мориур маань ирж байна. Чи мориур өөрөө ирээгүй шүү. Мориур хуурчин маань ятгачунтайгаа ирж байгаа. Тэгээ бэлдээд үзцгээе. Хоол хийгээс өөр аюусан хоол хийхийг ээж ав зааж өгч мэн өөрөө сурсан шүү дээ. Тэгтээ ээж тэгтээ зөндөө бол суур чадвар сурж зааж өгсөн. Тэгтээ нэг тийм академик. Эсвэл би өөрөө нэг тийм хүм яг хөө ээжийн зааж өгсөн юмнаас болж би тийм тэ академик талдаа хөгжсөн болов уу? Тэгээ нэг жоохон нэрд болоошаа. Урлагийн талын ямар ч юм байхгүй ш та та. Тэгэл нэг баахан мат физик нэг юм айку тэгээ усан цэлэлт нэг юм гэр цэвэрлэх ч юм уу нэг юм нэг сургууль сураад яваад ганцаараа амьдрах хэмжээний л хүн өсгцэн л байгаа л да. Гэтэ бас ингээл өгжмийн суур мэдлэгтэй болчиход байгаа хой байхгүй юу? Тэгээ зүгээр л мундаг байх албагүй. Гэхдээ зүгээр те хэдэн нот хэдэн ая те энэ төгөлдөр хууран дээр очиж суухад би энэ төвчлөрийг дарахад ийм ая гарнаа гэдгийг мэддэг байна гэж кул ахгүй юу. Яа намайг хүлээгээрээ би харасан гүт. Чи тэгтээ тавио. Окей. Окей, W video.